Юу яцгаана? Би нэг хөгжилтэй ч юм уу, сонирхолтой ч юм уу нэг зүйл боллоо л доо. Энэ бол Монголын артистуудыг сонсогчдын хандлтан дээр суурилж ирэн бэлсэн айсберг. Тэгээд энэ айсбергийг цуврал болгоод оруулах сонирхолтой ах гэж бодлоо. Тэгээд өнөөдөр эхний хоёр хэсгээс олон зүйл нуршилгүй шууд эхлэе. За эхний хоёр левелд Гинжин Baby hold me down над битэг би яг чиний Opposite намара Бандебо Mr. Sam Big G Rocked Bay Цэцэ Descent Lumino Thunderzed Ice Top Kemerton Lil Togi Element Digital Gunbay Bankush, Bavai Dasha, Nene, Limit King, Rookie, 202, Morning Star, Loki, Sash, Wolfism, Hackra, AMC, SC, Six Sound, 168, Shobo, OG Pro, Pla, Dondior гэх уран бүтээлчд багтсан байна. За тэгээд энэ хоёр давхрын онцлог уран бүтээлч бол миний хувьд 200 байлаа. Одоо ер нь л яг эд үдээ явж байгаа шүү дээ. Тэгээд би анх тэрнийг 2020 онд сонсч исэн. Тэндээс тухайн үеийн дуунууд нь их хайртай. Тэрний бүтээлүүдээс нь онцлох юм бол миний хувьд Butterfly 292-ийн 3 дуунаас бүрдсэн EP. Тухайн үеийн нэгэн хэв цутгацсан юм шиг дуунуудаас тэс өөр дууралтай. Уг аян ч гэсэн өөр байсан болохоор анх сонсоход үнэхээр өөр шинэлэг сонсогдож байсан. Butterfly ч гэсэн маш чадварлаг мэдрэмжтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй уран бүтээлч гэж би хувьдаа боддог. Түүний талаар дараагийн дугаарууд дээр дэлгэрэнгүй яриа. Ийм гайхалтай хоёр уран бүтээлчийн хамтарсан EP гэд бодлоо. Үүнээс гадна 202-ийн Zero альбомыг дурдахгүй байж болохгүй хаа. Zero альбом нь 29 дуутай. Альбомын нэр нь Zero гэхээр нийлээд 202 болж байгаа. Дээр дурдсанчлан 202-ыг 20 оноос сонсож байгаа гэсэндээ тиймдээ ч миний хувьд Zero альбом их дурсамжтай альбом. Тэгээд зөвхөн хуучны дуунууд ч гэлтгөө, шин дуунууд нь ч гэсэн үнэхээр сонирхолтой, чанартай байж чадсан. За тэгээд дурдахгүй байж болохгүй өөр нэг артист бол яалтчгүй 168. Бас шал өөр агаараар амьсгалуулж чаддаг уран бүтээлч үү. Бүтээл сэтгэлгээ, тарих толгойн яаж ажиллаад байгаа юм бүү мө. Өөрийн гэсэн эстетиктэй. Түүний уран бүтээлээс миний онцлог уран бүтээл бол Sisima. Энэ дунд бэлгийн замын халдварт төгжим гэдэг нэртэй альбомынх нь 2 дахь дуу бөгөөд гайхалтай бит үгээрээ онцлог. За тэгээд энэ талаар нэг тушаад явах дээ. Зүгээр л та өөртөө сонсороо заяа. За тэгээд эхний дугаар нэг юм байна. Дараагийн дугаарт Iceberg маань улам гүнзгийрж явсаар улам сонирхолтой уран бүтээлчтэй танилцуулнаа. Лайк тархаа битгий мартаарай.